хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Сайн бацгаана уу үзэгч сонсогчдоо Metro Lounge 91.7 радиота болон On TV телевизтэй хамт байгаа сонсогч үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Эрх зүйн тойл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Танд орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. За эрх зүйн тойл нэвтрүүлгийн зочин мэдээж Business Love хуулийн фирмийн хуульч бизнесийн зөвлөх А2. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв зээлийн харилцаа буюу одоо түүний эрх зүйн зохицуулалтын талаар ярилцсан. За зээлийн харилцаа гэхээр 3 зүйл дээр тулгуурлаж ярилцах юм аа. За юу вэ гэхээр банк болоод банк бус санхүүгийн зээлийн гэрээ, мөн иргэд хоорондын зээлийн гэрээ, барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын зээлийн гэрээний асуудлаар ярилцсана. За тэгээд банк болон банк бус санхүүгийн зээлийн гэрээний асуудлаар бас сонсогчдоо эхлээд тодорхой мэдээлэл өгье те. Тэгэхээр яг ерөнхийдөө зээл гэдэг маань яаж байгаа юм бэ гэхээр тодорхой тийм ээ хөрөнгийн илүүдэлтэй тийм ээ. За тэр нь гэхдээ юу зээлж болох вэ гэдэг асуур хоёр ойлголтыг авч үзнэ. Нэгдүгээр нь мөнгө хөрөнгө байж болно. Эсвэл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байж болдог. Хоёр зүйлийг зээлэх асуудал яригдчих. Тэгээ энэтэй холбоотойгоор зээлийн харилцаа нь ерөнхийдөө мэдээж цаг хугацааны зөрүүтэй холбоотойгоор тийм ээ хүмүүс тодорхой асуудлаа шийдэх зорилготойгоор тийм хүнд байдалд орсон тийм ээ мөн дээрээс нь одоо тэр асуудлаа шийдэх зорилгоор зээлийн харилцаа заашгүй орж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор яг таны хэлсэнчлэн иргэд хоорондоо нэг зээлийн харилцаа яваад байдаг. Эсвэл нөгөө барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбарднаас зээл авах асуудал яваад байдаг. Энэ дээр хохирох тийм ээ асуудлууд ярьж байдаг. Мөн арилжааны банкуд болон банк ус санхүүгийн байгууллагуудтай холбоотой зээлийн харилцаа гэсэн ийм ойлголтуудыг илүүтэй авч үздэг. За тэгээд хамгийн ихэнд таны асууж байгаа асуултан дээр банк ус санхүүгийн байгууллага за арилжааны банкудтай. Тэгэхээр Монголд бол 10 гаруй арилжааны банкуд байгаа. За мөн 500 гаруй банк ус санхүүгийн байгууллагууд байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын тухайд болонгууд одоо иргэдэд хандсан зээлийн үйлчлэг нь хоёр өөр төвшөнд байгаа. За мэдээж арилжааны банкуудын иргэдэд хандж байгаа зээлийн үйлчлэгээ болгонгод мэдээж хэрэглээний зээл тийм ээ. За хөрөнгө оруулалтын зээл, за өөрөөр үйлдвэрлэлийн зээл гэсэн үг тийм ээ. За хуримтлалын зээл хэмжлэн энэ олон төрлийн зээлүүдийг бол иргэдэд санал болгодог. Гэхдээ зээлийн хүүний тухайд болохоор мэдээж ямар зээлийн нөхцөл гэдгээс хамаарат тийм ээ. Одоо сарын 1%-аас ахуулаад 1.5 2% гэх мэтчлэн хүүний зөрүүтэй ийм одоо зээлийн харилцааг бол санал болгодог. За банк усуудын тухайд болохоор мэдээж арилжааны банкудаас дийн одоо шаардлагыг арай хангахгүй байгаа гэдэг юм уу та. Тийм ээ. Арай өөр дараагийн харилцагч нар буюу тэднэрт одоо зээл олгож байгаа. Тэгээ гэхдээ хүүгийн хувьд болонгууд арай одоо дунджаар аваад үзэх юм бол одоо нэг сарын бол нэг 3-аас 4. За нийслэлийн тухай ярьж байгаа шүү. За орон нутгад болонгууд бүр 6-аас 7% хүүтэй. Сарын тухай ярьж байна. Бараг ломбард. Тэгэхээр жилээр аваад үзэх юм бол эн чинь өөрөө яаж ийнү гэхээр нэг 40-өөс те бараг 70 орчим хувийн хүүтэй ийм зээлийн асуудал яригдчих. Тэгээ яг зүгээр энэ харилцаан дээр болонгууд мэдээж энэ нөгөө ард иргэд ярьдаг шүү дээ нөгөө гуух хүн бүхийж тийм ээ өгөх хүн гидийдэг гэдэг шиг те зээл өгж байгаа яг энэ санхүүгийн зуршлын байгууллагууд маш олон тийм нөгөө нөхцлүүдийг ялангуяа өөрийнхөө хууль ёсны эрх сонирхлыг нэлээд хангасан тийм нөхцөлтэй дээрээс нь магадгүй илүү өндөр хүүтэй зээлүүдийг иргэдэд санал болгож гэтэл энэ зээлийн болонгууд мэдээж иргэд нэгдүгээрт мэдлэг тутмаг байдлаасаа хууль эрх зүйн мэдлэг тутмаг байдлаасаа эсвэл нөгөө хүндэрсэн асуудлаа тухайн үед нь шийдэх зорилгоор шууд нөхцөлийн зөвшөөрөлд гэрээ хийчихдэг. Гэтэл одоо жишээ нь юу гэдгийг энэ дээр ямар асуудлыг ярьдаг вэ гэхээр тухайн зээлийн одоо зээлтэй холбоотой маргаан гарч болно шүү дээ. Мэдээж зээлийн хугацаанд нь төлөхгүй байх асуудалтай бүрэн дүүрэн төлөхгүй байх асуудлуусад ингээд эхлэхээр юу болж эхэлж байгаа юм бэ гэхээр ялангуяа зээлдэгчийн тухайд болохоор одоо гэрээний талуудын эрхтгч байдал гэсэн ойлголт өгөн байдаг л да. Гэрээний аль аль тал тийм ээ хуулийн эрх сонирхол тэнцвэртэй байх хэрэгтэй гэсэн одоо нөхцөлийг тавьдаг. Гэхдээ яалтчгүй банк ус болон арилжааны банкуудын зээлийн тухайд болонгууд энэ зээлдэгч талын эрх ашигыг хамгийн хамгаалсан гэрээнүүд нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт болонгууд их өндөр хүүтэй зээл болгосон тохиолдол ялангуяа банк усууд дээр илүү гардаг. Тэгээ энэ дээр болонгууд яг зөв иргэдийн тухайд юу хэлж байгаа юм бэ гэхээр зах зээлийн дундаж одоо тийм ээ хүүнээс илт өндөр хүүтэй зээлийг одоо тухайн санхүүгийн зуршлагчийн байгууллага олгосон тохиолдолд тийм ээ шүүхэд хандаад энэ өөрөө зах зээлийн дундаж шүү жишээ нь сая ярьлаа ш банк санхүүгийн байгууллага байлаа гэхэд Улаанбаатарт бол нэг 4 орчим хувь тэгээ орон нутгийн гууд одоо чинь 5 6% гэж шүү дээ энэ хүнээс илт өндөр те асуудлаа шийдэх гэж байгаа бол 8%, 10%, бүр 13 4% хүртэл хүүг тохироод гэрээ хийсэн байдаг. Тэгвэл энийгээ жишээ шүүхэд хандаад яах нь хүүг нь бууруулан тооцоолж болдог. Тийм зах зээлийн дундаж одоо хүүнээс илт тийм өөрөөр нөгөө талын эрх ашиг илт хөндсөн байна гэж
гэдэг үүднээсээ хүүг бууруулан тооц асуудал ярьж байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр зээл авсан этгээдийн тухайд болохоор одоо арилжааны банкч бай, банк санхүү байгуулагч бай, зээлийн гэрээний нөхцөл яадаг гэхээр хүүн дээр хоёр янзын хүү ярьдаг байхгүй. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн хоёр ойлголт ярьдаг. За үндсэн хүү бол гэрээн дээр заачихсан сард одоо эдөө хуваа гэдэг ингээд заасан байна шүү дээ. А гэтэл тухайн этгээд нөгөө одоо хууль одоо гэрээнд заасан нөхцөлийнхаа дагуу үндсэн мөнгөө хугацаанд төлөөгүй асуудал үүсэж штэ. Тийм үү? Үндсэн хүү одоо мөн үндсэн хүү төлөөгүй байж байна. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр гэрээгээр хүлээс үүргээ биелүүлээгүй гэдэг үндслээрээ нэмэгдүүлсэн хүү тооцох эрх зүйн зохицуулалт Монгол Сэрний хуульд байж идэг. Нэмэгдүүлсэн хүү гэдэг нь өөрөөр хэлбэл хугацаанд зохиосоор үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага тооцох механизм байгаа. Гэхдээ нэмэгдүүлсэн хүү нь бол тэр одоо гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 20 хүртэлх хөв гэдэг хязгаар тавьж гисэн. Тэрнээс дэше гарахгүй байх гэсэн. Хэрвээ энэс дэше гараа явчих юм бол бас нөгөө зээлдэгчийн эрх ашигын асуудал яригдаж байна да. Тийм гэсэн. Би яагаад энийг яриад байгаа юм бэ гэхээр та банк санхүү байгууллагаас болон арилжааны банкнаас зээл авч байгаа бол тэр хүн яадаг вэ гэхээр одоо та нөгөө одоо мөнгө төллөө шүү дээ тийм ээ одоо гэрээнийхаа дагуу одоо сард төлөх ёстой мөнгө төлж шүү дээ тийм. Энэ яадаг вэ гэхээр эхлээд нэмэгдүүлсэн хүү хасагддаг. Дараа нь үндсэн хүү хасагддаг. Тэгээд үндсэн зээлнээс хасагддаг байхгүй. Тийм. Ойлгож байна уу те системийн үед ийм байна. Ер нь бол графикийг харахад тийм байгаа. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хугацаа хэтрээд та төлөхгүй яваад тусам тэр хүү үргэлжлээд өсөөд яваад байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл байгаа юм бэ гэхээр та 16 оны 7 сард одоо төлөх ёстой гэдэг ингээд гэрээ хийчихсэн. Тэрнээс хойш та төлж чадахгүй яваад шүү дээ. Тэгэхээр 17 оны 7 сар хүртэл та төлөөгүй яваад хахад энэ хугацаанд яаж гинэ вэ? Нөгөө гэрээн дээр тохирсон хүүч нь өсөөдлээдэг. А мөн дээрээс нэмэгдүүлсэн хүүч нөгөө 20 хүртэл өсөөд явчихдаг байхгүй. Давхар. Тийм давхар өсөө яваад. Тэгэхээр та маш хүнд байдалд ордог байгаа зү тэ. Тэр ч утгаараа тэр нэмэгдүүлсэн хүү дээр болонгууд тэр тооцох үндсэн хүүг тооцох хэрэгслэр болонгууд зах зээлийн дундаж хүнээс их дүндэр хүүтэй байх юм бол нэг өөр асуудал ярьдаг гэсэн. За тэгвэл иргэд хоорондын зээлийн гэрээ энэ бол бас нэлээд маргаан дагуулдаг зээлийн гэрээнүүд энийг хөвчлэн иргэд амаар одоо тохиролцоод одоо бичгээр гэрээ байгуулахгүйгээр гэрээ одоо би биендээ зээл өгч аваад тэр нь эргээд асуудал үүсдэг юм асуудлууд гараад идэг. Тэгэхээр энийг яаж зохицуулах вэ? Ерөнхийдөө яг зөв гэрэний соёл гэдээ аваад үзэхээр мэдээж энэ банк санхүү байгууллагууд, арилжааны банкудтай за барьцааны зээлүүд газрууд ерөнхийдөө ингээд цаасан дээр буюу бичгээр гэрээ байгуулад ингээд яваад байгаа шүү дээ. Энэ нь өөрөө яаж байгаа юм бэ гэхээр хамгийн гол үндсэл нь нэгдүгээр энэ гэрээ хүчин төгөлдөг байх үндсэн шалгуур болж идэг. А нөгөө талаасаа энэ гэрээн дээр нөгөө нэг хүү алданг тооцох тийм бас саяны хэлдгээр тэр нэмэгдүүлсэн хүү тооцох үндсэл нь болдог учраас эдгээр өөрөө энэ гэрэний соёл бол угаасаа энэ төвчөнд явж байгаа. За яг Монгол Улсын иргэний хуульд заасан нар аваад үзэх юм бол одоо 281-р зүйлд болонгууд үндсэн зээлийн гэрэний үндсэн суурь зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Харин 451 болон 453 гэх мэтлэн зүйлс дээр болонгууд саяны миний хэлдгээр арилжааны банк болон бусад нөгөө нэг зээл олгох эрх бүхий байгууллагуудын зээлийн харилцааг ингээд тусгайлан зааж өгсөн байдаг. За би танд яг сая эхлээд нь бол тэр мэдээж нөгөө арилжааны банк санхүү байгууллагын зах зээлийн тухай асуудлыг ярьлаа шүү дээ. А гэтэл нөгөө нэг асуудал нь болонгууд иргэд хоорондын зээлийн асуудал. Тийм үү? За энэн дээр яриад эхлэхээр мэдээж зээлэх зүйл нь юу вэ? Гэрэний зүйл нь юу вэ гэдээ аваад үзэн шүү дээ. Тэгээ хазангууд мэдээж нөгөө мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн асуудлыг зээлэх асуудал яригдчих. За ингээд тодорхой хугацаанд хин нэгний тэр хөрөнгийг тухайн хүний ашиглалт буюу тийм ээ захирал засварлах эрхт нь шилжүүлж өгч. А тэгээд тэрнийхээ хариуд буюу үүргийн хариу үүрэг буюу хүү төлөх асуудал яригдчих. Гэхдээ хүүн болонгууд мэдээж иргэд хооронд болонгууд хүүтэй болон хүүгүүгээр гэрээ байгуулах асуудал нэгдүгээр яригддаг. А хоёрд болонгууд за мэдээж нөгөө тэр хугацаатай болон хугацаагүй асуудал яригдчих. Тийм. За зүгээр яг иргэд ингэ ярьж болно л да. Ер нь зээлчид хугацаатай байдаг үстэй гэх тээ. Зарим тохиолдолд хугацаагүй зээлж болдог. Тийм. Гэхдээ энэ нь яадаг вэ гэхээр хугацаагүй зээлнэ гэдэг нь зээлдүүлсэн этгээд тухайн зээлээ нэхэх одоо нөхцөл үүслээ шүү дээ тийм. Нэгснээс хойш 1 сарын хугацаанд тухайн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүсдэг. Тийм хугацаагүй байгуулсан зээлийн гэрээнд тохиолдол. Хугацаатай гэрээ болохоор мэдээж тухайн хугацаанд зээлжлэх асуудал яригдж байгаа шүү дээ. 9 чинь хийгээгүй ч одоо төлөхөл гэсэн. Гэхдээ нөгөө гэрээн дээр нэг асуудал юу үүсэж байгаа вэ гэхээр нөгөө одоо эн чинь би өмнөх төрөлгөө дээр бас ярьж илээсэн. Ер нь ямар ч гэрээ гэдэг ойлголт өөрөө тухайлсан харилцааг зохицуулахаасаа илүүтэйгээр түүнээс үүдэн гарах үр дарууг зохицуулсан харилцаанд илүүтэй байдаг.
Тэгээ энэтэй холбоотойгоор иргэд бол зээлийн гэрээг байгуулахдаа дийлэнхтэй нэг зарим тохиолдолд амаар байгуулж чаддаг. Тийм ээ. За зарим нь бичгээр байгуулдаг. Гэтэ бичгээр нь бас хоёр янзаа. Нэр нь яаж байгаа юм бэ гэхээр цаасан дээр өгсөн авсан гэх ингээд гар үсэг зурчихсан нэг юм нөхд юм байдаг. Эсвэл одоо нотариат дээр очиж ч юм уу те. Тухайн зээлийн гэрээний драфт буюу тийм ээ. Одоо загварыг ингээд сонгоод тэрэн дээр гэрээ ингэж бүглэх асуудал бас байдаг. Гэхдээ энэ асуудал нь яадаг вэ гэхээр мэдээж энэтэй холбоотой маргаан гарвал яах вэ гэдэг асуудал ярьж эхэлж байгаа ч. Тэгэхээр маргаан гарах бол буюу зээлээ төлөх үүрэгтэй гэхдээ зээлээ төлөлт энэ үүргээ биелүүлэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа ч. Хамгийн гол нь тийм гэсэн үг. Тэгэхээр амаар гэрээ байгуулсан тохиолдолд одоо жишээ нь би тань зээл өгчлөө шүү дээ. За 100 сая төгрөг юм уу одоо 10 сая төгрөг зээлсэн. За сарын дараа чи надад 10% тэгээр өгнө гэдэг хоёлоо тохирчээ л доо. Тэгээд хэрвээ төлөхгүй бол ингэнэ энэ төр гэдэг тохирсон байлаа. Бичгээр байгууллагын тохиолдолд хүү тооцох эрх байхгүй болчихдог. Та бүхэн хичнээн ярьсан байсан. Дээрээс нь алдан гэсэн бол бас тооцох эрхгүй болчихдог. Тийм байгааз. Гэхдээ бас дахиад дээрээс нь тэр хүний нөгөө яг үнэхээр тэр мөнгийг өгсөн авсан уу гэдэг асуудал бас дахиад яригдчих гэлээ. Тийм байгааз. Харин бичгээр гэрээ хийж байгаа тохиолдолд болонгууд энэ дээр яадаг вэ гэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу анханасаа хүнд хэрвээ та мөнгө зээлүүлэх гэж байгаа бол яах ёстой вэ гэхээр ханз гэдэг ойлголтыг гэрээн дээр тусах ёстой байдаг. За ханз гэдэг нь бол одоо иргэдэд энэ нийтлэг ярьдгаар бол энэ болохоор хүү уучлаарай. Торгуул алдан гэсэн ойлголтыг яриад байгаа. Энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр банкны буюу банк санхүү байгууллага дээр болонгууд эн чинь өөрөө яадаг вэ гэхээр нэмэгдүүлсэн хүү буюу те хугацаанд мөнгө төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцож штэ хариуцлага тийм үү. Энэ банк санхүү байгууллага болон арилжааны банкуд дээр бол анз буюу одоо торгуул алдангийн асуудлыг харих боломжгүй байдаг. Тусгай харилцаа. Гэтэл иргэд хоорондын зээлийн харилцаан дээр болонгууд торгуул болон алдан гэсэн ойлголтоор тооцож болж байгаа. Тэгэхээр гэрэн дээрээ энэ мөнгө одоо хугацаанд төлөөгүй бол тийм ээ. За алдан гэдэг бол тийм ээ. Үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.5% хүртэлх одоо тийм ээ. Одоо юу гэдгийг алдан тооцноо гэдэг асуудал яригддаг. Эсвэл бүр энэ чинь хоног тутамд гэдэг явж штэ. Хугацаа тоолох зарчмаар тусгаж болж байна да. Эсвэл энэ хугацаанд энэ мөнгөө төлөөгүй бол шууд энэ үнийн дүнгийн төлөх ёстой үнийн дүнгийн одоо тэдэн хувийн шууд торгуул хүлээнэ гэдэг 30% гэдэг юм анханаас тэгээ зачиж болдог. Хугацаа явахгүйгээр автоматар тэр 30% тавьж болж байгаа шүү дээ. Гэхдээ энэ торгуул алдан хоёр дээр нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрж болохгүй гэсэн. Одоо хязгаарлалт тавьж өгдөг. Тэгэхгүй бол энэ чинь 10 сая төгрөг зээлсэн байж байдаг. Тийм ээ. Тэгэнгүүтээ тэрнийх нь нөгөө хүү буюу торгуул алдангийн тооцоо явуулсан чинь бүр 15 сая болж өөрөө 25 сая төгрөгийн өмнөд орчих юм асуудал үүсэх гэдэг шүү. Тэгэхээр ийм хязгаарлалт байдаг. Гэхдээ бас дахиад нэг асуудал юу байгаа вэ гэж. Тэгэхээр иргэд хоорондын зээлийн асуудал дээр харингуут одоо ялангуяа нөгөө арилжааны банк болон банк санхүү байгууллагын зээлээс нэг зүйлээр ялгаатай байдаг. Тэр нь юу вэ гэж. За би түрүү ярьлаа шүү дээ. Жишээ нь та банксаас зээл авсан байлаа гэж бодоход төлөх ёстой хугацаа хэтэрчлээ. Тийм үү. Тэгээд нөгөө шүүхэд хандлаа. Тийм анхаашдны шүүхт авзаалах шүүхэл ингээ явхад энэ хугацаа өнгөрөх тоолонд л нөгөө хүү тооцогтой явж идэг бас нэмэгдүүлсэн хүү тооцогтой явж идэг ба штэ. Гэтэл иргэд хоорондын зээлийн гэрэн дээр аваад үзэх юм бол та хоёр хоорондоо жишээ нь 3 сарын хугацаатайгаар зээл одоо жишээ би танаас зээл авцсан. Тийм ээ одоо нэг сая төгрөгийн зээл авцсан байлаа. Сарын хүүгээ болонгоо 5% хүүтэйгээ тохирчихсон. За ингээд гэрээ хийчихсэн. Өөр гэрээгээ хамгийн гоё нь яасан бэхээр нотариатаар батлуулчихсан. За ингээд хамгийн найдвартай гэдэг хүмүүс бочлоо шүү дээ. Гэрээл байгаа бол бүх юм болно гэж бодож байна. Гэтэл амьдрал практик дээр арай өөр асуудал яригдчих. Гэрээ бол та бүхэн байгууллага нотариатаар орцсон мөртлөө яг шүүхтэр ингээд яваадчихлаа шүү дээ. Тэгэнгүүт энэ гэрээ байгуулсан нь үнэн байна. Гэхдээ та яг энэ хүнд энэ мөнгө өгсөн үү гэдэг асуудлыг нотлох хэрэгтэй болж байна. Ойлгож байна уу? Гэрээн дээр болохоор мөнгө өгнө авна. Мөн ийм хүүтэйгээ тусгацсан биз дээ. Гэтэл мөнгө хүлээлтсэн одоо нэг баримт хүлээлцэх акт гэж байдаг шүү дээ. Хөрөнгө хүлээлцэх. Тэрнтэй адилхан мөнгө хүлээлтсэн гэдэг юм а яг нотолж чадж гинүү гэдэг асуудал бас яригдж эхэлж байна. За нэгдүгээр долонгууд бэлэн бусаар шилжүүлсэн байх юм бол дансаар ингээд яаж гинэ мөнгө ороод ирсэн байна тийм ээ. За энэ нэгдүгээр нотлогоо болж байна. Гэхдээ нэг зүйл байгаа. Шилжүүлж байгаа мөнгөнд дээр заавал утгыг тавих хэрэгтэй. Ойлгосноо. Ямар нэгэн утга заахгүй мөнгө шилжүүлсэн байх юм бол тэр нөрөө яг энэ харилцааны мөнгө байсан уу гэдэг дээр бас маргаан үүснэ. Нэгдүгээр ойлголт. Хоёрдугаар ойлголт болохоор бэлнээр өгсөн байгаа тохиолдолд заавал мөнгө хүлээлтсэн. За чи тэдэн төгрөг өгсөн. Бүр нарийнаар нь одоо жишээ нь 20,000 дэвсгэр тэд байлаа. 10,000 дэвсгэр тэд байлаа. Нөгөө банкны одоо нөгөө дансны уулга дээр арталт нь бичдэг шүү дээ. Баримтан дээр тэр шиг бүр тэгж бичээд өгсөн нь авсан нь ингэж гар ус зурсан байх нь гэрээнийхээ нэмэгдэл нотлохоор болж ирдэг байхгүй.
Ойлгож байна. Ингэж баталгаатай Жинхэнэ баталгаа болж ирж байгаа. Тэгхгүйгээр эргэлдэхээр нэг бол гэрээ байгуулчаа тэр гэрэндээ найдчихдаг. Эсвэл гэрээ байхгүйгээр одоо нэг гараараа ингээ цаас өчсөн гэ зээлгээ бичсэн. Гэхдээ тэр нь өөрөө яг гэрээ шиг биш зүгээр мөнгө хүлээлтсэн акт юм шиг болчихдог ч юм уу те. Ийм асуудал байгаа. Нөгөө талаас нэг зүйлийг бий хэлэхэд шүүгд одоо гарч байгаа дийлэнх ийм асуудлууд юу гэхээр хоёр асуудал дийлэнхтэй гарч ирж байгаа. Практик дээр. Нэгт болонгууд хүнд мөнгөө зээлүүлсэн. Тэгээд нөгөө нөхөр нь өгдөггүй яваад байдаг. Өгөндөө гэж найдаад л яваад байдаг. Шилийн цанаас маргааш 7 гэдэг шиг тийм. Ингээд яваад байсан. Тэгээд сүүлдээ бүр арай дэмтлээ гэж шүүгд хандах асуудал яриад байгаа. Хамгийн нэгдүгээр хөн хилцэх хугацаа гэсэн асуудал яригддаг. За тэр тухайн зээлийн гэрээ байгуулснаас хойш. За ерөнхий иргэний хууль дээр бол хөн хилцэх хугацаа гэдэг өөр шүүгд хандах хугацаа хэлээд байгаа. Эрхээ хуульчны эрхчнэр бол сэргийлэх хугацаа хэлж байгаа байхгүй. Шүүгд хандах хугацааг одоо ерөнхий хугацааг 10 жил гэж тавьсан боловч гэрээтэй холбоотой харилцаан дээр 3 жил гэж заасан байдаг. Тэгэхээр та тухайн процесс болсноос хойш гэрээ байгуулснаас 3 жилээс хэтэрчих юм бол хууль хугацаа дууссан буюу шүүгд хандах хэрэгч нэгээр талтагдчихдаг. За энэ хугацаанд дотор байх хэрэгтэй бол таарч байна да. Хоёр дахь асуудал нь яадаг вэ гэхээр за одоо та надад одоо нэг юу гэдэг сая төгрөг зээлүүлсэн. Тийм үү? Хоёулаа анхнааны яаж тохирсон бэ гэхээр саяны хэлдгээрээ 3 сарын хугацаатай сарын 5% хүүтэй гэдэг ингээд тохирчихсон тийм үү? Гэтэл нөгөө 3 сарын дараа би өгдөггүй те. За ингээд би ингээд за өгнөө гэл ингээд нөгөө эр хүний 13,000 ашиглана гэдэг шилдэл ингээд өгнөө тэгнэ гэл гоё ингээд уяраагаал худлаа уяраагаал явсаар байгаад хугацаа яасан бэ гэхээр жил хагас болчихлоо. Та болохоор юу гэж бодож байгаа юм бэ гэхээр дотроо за сард 5% хөвтэй шүү дээ. Тэгэхээр чи ингээд жил хагас гэж бодохоор жилээр бодоход эн чинь 60% хүү те. Жил хагас гэхээр баг 90% хүү болох юм байна. Гэт та зөвхөн дотроо бодоод явдаг. Ингээд одоо та бүр аргаа яатахаараа шүүхэд хандчих. Тэгээ шүүгд хандахаар яадаг вэ гэхээр нэг асуудал байдаг. Нөгөө арилжааны банк бол банк санхүү байгууллага чинь зээл бол ингээд тооцоо яваад шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам. Гэтэл иргэд хоорондын зээлийн гэрэн дээр энэ нөхцөл үүсчихдэг байна. За. Иргэд хоорондын зээлийн гэрэн дээр та тэр зээлийг авснаас хойш жил хагас өнгөрсөн байна уу, 2 жил өнгөрсөн байна уу хамаагүй. Зээлдүүлсэн хүн бол хүсэж байгаа гэдээ бодоод ингээд нөгөө удлаа өрөө яваад байдаг. Гэтэл яг шүүхтэр очихоор шүүхээс ямар шаардлага тавьдаг вэ гэхээр уучлаарай. Иргэний хууль дээр ямар зарт байдаг вэ гэхээр гэрээнд заасан хугацааны хүүгэл төлөх үүрэг үүсдэг. Энэ зөвхөн иргэд хоорондын зээл ингээд. Тэгэхээр одоо энэ асуудал ярьж байна да. Та бол өөрөө илүү мөнгө өсөж байгаа да би авандаа гэл ингээд бодоод яваад байдаг. Тэнгүүд шүүх ингээд шийдчихэнгүүд шүүхийг буруу худлаа шийдлээ те. Нөгөө талд гарлаач гэдэг юм угсаа хуулийн юм чи яах юм. Тийм байгаа даа. Нөгөө талаасаа таны мөнгийг би ямар ч төлбөргүйгээр ашиглаад яваад ингээд тийм байна. Яваад ах ийм нөхцөл болдог. Тэгээ бүр хугацаа явсараад 3 жил өнгөрчих юм бол бүр та бүр нэг хэмжлэг ирэх байна уу гэдэг асуулт яригдах гэдэг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр мөнгө зээлдүүлж байгаа хүн бол хугацаандаа л одоо зээлээ буцааж авахгүй бол авах буюу хугацаа өнгөрчих юм бол тэр даруй шүүхэд хандаж хэлэх гэдэг байхгүй. Тэгхгүйгээр та хүү өсөд яваад байгаа даа гэл ингээл те бүр ахаад яадаг вэ гэхээр бүр иргэд дунд бус ийм жишээ байдаг юм бэ гэхээр за ингээд нөгөө саяны хэлдгээрээ сая төгрөгөө зээлчихсэн сарын 5%-тэй энтрийг бодцоо явж шít. Тэнгүүд 3 сарын дараа би өгдөггүй. Тэнгүүд нь бүр хагас жид болонгууд нь над дээр дахиж ирэнгүүт гэрээгээ шинжилээ хийчихдэг. За шинжилж байгаа юм бэ гэхээр за үндсэн төлөх ёстой сая төгрөг байгаа мөн үү? Мөн. Энэний нөгөө сарын 5%-аар бодохоор хоёлаа 3 сараар бодлоо тийм үү? Гэтэл чи 6 сар өгөөгүй. Тэгэхээр 6 сараар бодохоор 30% болж байна да. Тэгэхээр сая төгрөгийн 30% өгд нь 300 сая төгрөг. За ингээд үндсэн сая дээрээ 300 сая төгрөг нэмээ сая 300 сая төгрөг болонгууд надад дахиад ирээчих واخ. За тэгэхээр одоо яа өөрөөр тэгээд дахиад нөгөөх нь бас дахиад ингээд хойшлол явгууд нь дахиад гэрээгээ ингээд нэг оруулаад ингээд тооцоо яваад шүү дээ. Өөрөөр бол та бол яаж байгаа юм бэ гэхээр энэ нөхөр өгөхгүй байх. Гэхдээ ядчил ингээд гэрээгээ хийгээ яваад байгаа яриад шүү дээ. Тэгвэл нөгөө хүн тооцогдоод яваад байна гэсэн үг. Гэж бодоод байгаа нь өөрөө зөв буруу гэдэг асуудал ярьж эхэлж байгаа. Миний сайн ярьж байгаа. Зөвхөн гэрээнд тусгагдсан хугацааны хүү яригдана. Нэгдүгээрт, хоёрдугаарт зөвхөн гэрээ байгуулснаар энэ зээлийн гэрээ хийж байгаа гэсэн үг биш. Зээлийн гэрээний нэг онцлог өөр материалын бүрэлдэхүүнтэй буюу тухайн эд хөрөнгө тэр нөгөө этгээдэд шилжснээр гэрээ байгуулагдсан тооцогддог. Тийм үү? Тэгээ нөгөө талаасаа тэр мөнгийг яг шилжүүлсэн гэдгийг гэрээ байгуулснаас гадна нотлох хэрэгтэй болоод байгаа юм. Анзаарч байна. Тэгэхээр анханасаа та сая 300 сая төгрөг өгөөгүй шүү дээ. Сая төгрөг өгсөн гэдэг нь нотлогдож байгаа. Тэр 300 сая яасан ингээд хөөгдөд ирэхээр шүүхтэр бас өөр асуудал яригдж эхэлж байгаа. Тийм байна. Тэгэхээр би зүгээр яг иргэдийн хоорондын зээлийн гэрээний нийтлэг одоо жишээ нь юу гэдгийг иргэдийн боддог нэг юм нөөрэ нэгдүгээр гэрээтэй л байвал болоо гэж боддог нөөрэ бас харьцангуй ойлголт байна. Нотороор батлуулсан гэрээ бол амар хүчтэй гэж боддог бас харьцангуй ойлголт юм байна. Гэтэл тэрэн дээрээсээ гадна бас тэр мөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох асуудал яригддаг. Ахаад бүр нэг асуудал байгаа. Амаар гэрээ ичдэг иргэд хоорондоо. Тийм үү? Тэгчингүүдээ шүүхэд нэг хэмжил гаргацдаг.
Тэгэнгүүт одоо нөгөө ядж хаад тэр хоёр хоёулах нь байж байгаа нөгөө мөнгөө яасан байна уу? Өгсөн бол таарч. Тэрийг дансаар юм ямар нэгэн байдлаар баримтжуулаагүй. Эсвэл нөгөө хүлээлтсэн баримтч үүлдээгүй зүгээр л өгч өгсөн. Ингээд шүүхэд яваад очингууд шүүгч яаж байгаа юм бэ гэхээр за гэрээ нь бол байна үнэн. Гэхдээ яг энэ мөнгө нэг та өгсөн гэдэг юугаар нотлох вэ гэсэн асуудал яригд. Яг зүгээр шүүхэд нэхэмжил гаргачингууд шүүх нэхэмжлийг хүлээж авангуудаа тийм ээ иргэний хэрэг үүсэнгүүтээ тэрийг одоо жишээ тодорхой хугацаа хууль заасан хугацааны дагуу нөгөө хариуцагч итгээд буюу тийм ээ одоо тэр нөгөө мөнгө төлөх ёстой итгээд байна шүү дээ. Тэрэнд одоо чи тэр нэхэмжлийг гардуулж штэ. Тэнгүүд тэр нэхэмжлийг гарч авсан итгээд болохоор жүхтэр ирээд би энэ мөнгөө авсан үнэн гэд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л яаж ийн вэ? Одоо та тэр мөнгө авах хэрэг үүсэх гэдэг штэ. Хэрвээ би аваагүй гэд мэлцчихвэл одоо яах вэ? Тэгвэл тэгээд тэгэхээр та нөгөө зээлүүлсэн гэж бодоод байгаа хүмүүс маань бас хохирох асуудал яригдаж байна. Тийм байна. Яагаад? Яагаад гэвэл шүүх бол би өмнө нь бас зөндөл хэлжсэн те ямар үнэмшилтэй юм ярьдаг юм бэ те ямар зөв царайтай хүн байж гэдэг юм уу эсвэл өрөвдөж гэдэг юм асуудал шийдэхгүй. Хууль зүйн үндэслэл факт нь юу вэ? Нотлох баримт нь юу вэ? Тэрэн дээр нь тулгуурлаж асуудлыг шийднэ гэхээр та нотолж чадахгүй бол яаж ийн вэ? Бас эрхээ хэрэгжүүлэх буюу эрхээ сэргийлэх боломж нь хязгаарлагдана болж ирдэг гэсэн. Тэгэхээр иргэд хоорондын зээл дээр амар одоо алдан хүү тооцсон гэж одоо байхгүй л. Тийм гэсэн үг. Ерөөсөө нэг зүйлийг би яхаад хэлээ. За тэгж штэ те зээл дээр хүү тэгээд одоо ганц буюу торгуул тэгээд дээрж алдангийн тухай ярьж штэ. Энийг бол зөвхөн цаасаар бичгээр хийсэн тохиолдолд тэр хүүг тооцох эрхээ асуудал яригддаг. За яг зүгээр бүр энгийн шүүгд гарч ирсэн одоо миний ажиллаж байсан зарим иргүүд дээр нэг асуудал ярьж байгаа юм гэхээр бүр энгийн жишээ яриа л да. Энэ яаж байгаа юм гэхээр би танд тодорхой хөрөнгийг амаар тохироод итгээд одоо зээлдүүлсэн. За тэгэнгүүтээ би яасан бэ гэхээр тэр хөрөнгөө 3 дахь нэг хүнээс яасан байх нь бас зээлсэн байгаа байхгүй. Тэгтээ хамгийн аймаар нь тэр хүнээс зээлэхтэй болохоор би бичгээр гэрээ хийгээд тэрэн дээр үндсэн зээлээ төлнө, хүүгээ төлнө, болохгүй бол алданг төлнө гэдэг ийм гэрээ хийсэн байж дээ. За ингээд та нөгөөдгөө төлөхөө болчихж шин. Тийм үү? Тэнгүүд одоо шүүхтэр очиод ямар нэг хэмжил үсгэж ийн вэхээр би энэ хүн төлсөн үнэн. Гингүүд нөгөө үннүүд би авсан үнэ ингээд зөвшөөрчлөө шүү дээ. За одоо ингээд өөрөөр бил энэ үндсэн авсан одоо тэр эд хөрөнгө буюу мөнгийг төлнө. Тийм үү? Гэхдээ ахаад нэг асуудал үүсэж байгаа юм бэ гэхээр би энэ хүнээс энэ хөрөнгийг авсан. Гэтэл гэрэн дээрээ би алдаг тооцоолсон. Би одоо юу гэдэг нь 50 сая төгрөгийн хөрөнгө би энэ хүнд өгсөн байдаг. Гэтэл би 50 сая төгрөгийн энэчнээс зээлсэн алдангаа энэ хүнээс нэхэд байна. Тэгэхээр алдангаа тооцогдож явсаар хагаад нэг хүмүүс тооцож явсаар хагаад одоо маш 70 сая болчиход байна. Энэ 70 саяг гаргаж өгөөч гэж шүүхт хандж байгаа юм. Одоо асуудал яаж ийнү гэхээр нөгөө этгээд та гэрээ ихтэй хүү алдан тооцно гэд гэрээ хийцэн байгаа бол ялч татвал. Гэхдээ тэр нь өөрөө танаас алдан нэг их үүсэх шалтгаан биш. Тийм байна. Ойлгож байна уу? Би маш энгийн нэг жишээн дээр хоёр нөхцөлийг ингээд хоёр талаас нь ярьж тайлбарлахыг хичээж байна шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр нэг зээлийн гэрээ юу гэхээр барьцаалан зээлдүүлэх газар буюу ламбард. Энэ одоо яг одоо тэр гэрээний талуудын тэгш байдлыг хангаж чаддгүй үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй санагддаг л да. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх газар буюу ламбардтай гэрээ хийхдээ юун дээр анхаарах хэрэгтэй юм бол. За барьцаалан зээлдүүлэх газар гэдэг ингээд ярихаар эн чинь өөрөө дотор баг одоо Монголд 2 багчиж байна. За нэг нь юу юм бэ гэхээр яг зөв барьцаалан зээлдүүлэх газрын одоо зээлийн харилцааны нэг онцлог юу юм бэ гэхээр нэгдүгээр хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй байдаг. Үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй тийм үү? Хөдлөх хөрөнгөнд дотроо бол одоо ингээд баг ингээд хуваачаад байна л гэж жишгээр ингээд харахаар автомашин буюу те ламбард гэж ярьдаг болсон автомашин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байгаа тань. Нөгөөх нь болонгууд одоо үнэт эдэлж байдаг юм. Бусад одоо тэр электрон бараач байдаг юм уу те. Бусад хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдэх ийм асуудлууд байгаа. Зүгээр эднэрт хандж байгаа хүмүүсийн тухайд болонгууд яг л нөгөө гал унтраах гэдэг юм уу да. Тийм ээ. Яг одоо асуудал тулгарсан. Энийг шийдэх гээд ингээр нөгөө банк гэдэг зөнгүүд өчнөө шалгуур тавьж шүү дээ. Тогтмол орлого шаардна, барьцаа хөрөнгө шаардна, бусад таны нөгөө хамтран зээлдэгч гэдэг бөө юм шаардаа авчиж. Тийм ээ. За ингэнгүүт ломбард болонгууд хамгийн энгийн бөгөөд хамгийн уяат нөхцөлийг санал болгодог мөртлөө эргээд өндөр хүү санал болгодог. Эргээд ахаад нэг асуудал яадаг гэхээр барьцаалах асуудал яригдчих. Тийм үү? Барьцаалах асуудал дээр яаж байгаа юм бэ гэхээр та тухайн эд хөрөнгийг барьцаалаад нэгдүгээр өндөр хүү байгаа даа тийм үү? Дээрээс нь тухайн эд хөрөнгийг барьцаалаад барьцаал нөгөө үндсэн үүргээ одоо биелүүлж чадахгүй шүү дээ. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр нөгөө юмаа тавиад алдчихлаа гэж яриад байдаг шүү дээ. Дийлэнхтэй хүмүүстэй. Гэтэл уг нь хуулиараа ямар зохицуулалт байдаг вэ гэж. Болонгой барьцаалан зээлүүлэх газрууд дээр болонгууд барьцаалсан эд хөрөнгийг бол тийм үү
одоо захиран засуулах их асуудал ярих гэдэг шүү дээ. Нөгөө хүн хөрөнгөө одоо үүргээ биелүүлсэнгүй. Тэгэхээр одоо нэг захиран засуулах худалдах асуудал ярих гэдэг шүү дээ. Энэ дээр яадаг вэ гэхээр тэр хүн зээлдэгч этгээд нь хугацаанд үүргээ биелүүлж чадсангүй. Энэ тохиолдолд зээлдэгч этгээдэд бичгээр мэдэгдэх хэрэгтэй эхлээд. За. Одоо та үүргээ биелүүлж чадахгүй боллоо. Мөн үү? Би энэ хөрөнгийг чинь одоо та төлөөгүй учраас захиран засуулах асуудал яригдана гэдгийг бичгээр мэдэгдсэний үндсэн дээр 10 хоногийн хугацаа өгөөд энэ хугацааны дотор нөгөө хүн үүргээ биелүүлж чадаагүй бол тухайн хэд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь юунд үүсдэг. Одоо барьсан зээлдүүлэх байгууллагад үүсдэг байхгүй. Тийм байгааз? Нэг талаас. Нөгөө талаас яадаг вэ гэхээр мэдээж тухайн хэд хөрөнгийг зах зээлийнх нь үнээс мэдээж доогуур үнээр үнэлж авч байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгчээд хэрвээ энэ 10 хоног өнгөрчлөө, тийм үү? Нөгөө хүн одоо үүргээ биелүүлэх тохиолдолд яадаг вэ гэхээр тухайн хэд хөрөнгийг за комиссийн журмаар буюу дуудаг улдааны журмаар борлуулад борлуулсныхаа үндсэн дээрээс өөрийнхөө авах ёстой мөн үндсэн мөнгө тийм үү мөн дээрээс нь хүүг тооцож аваад үлдэгдэл хөрөнгийг нөгөө зээлдсэн этгээдэд өгөх ёстой. Тийм ястай байд юм шүү дээ. Үйл яар. За манайхан бол за ингээ үг алдсан дуусаа гэдэг. Гэтэл энэ өөрөө ямар зарчмаар явж байгаа нэгдүгээр асуудал. Хоёр дахиад нэг асуудал нь орж байгаа мөрөө хугацаа хэтрэлт гэдэг нэг юм явдаг шүү дээ. Нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй. Хугацаа хэтэрэнгүүд нөгөө гэрээ буюу за энэ одоо яг энэ Аянгол ламбардууд дээр болгоод айхтар нэг юм том ингээ 3 4 хуудас гэрээ гэж байхгүй зүгээр нэг юм хуудас өгчдөг. Тэр хуудсан дээр нь болонгууд та тэдний хугацаанд төлөх ёстой хүний юм байдаг. Хугацаа тэрх юм бол ингээ нэгсэн хідэн нөхцлүүдэд тусгацсан байж байгаа тийм үү. Тэгээд одоо хугацаа хэтрээд ингээд нөгөө хинч байдгийг нэг 10 хоног 14 хоног ч юм ингээ хэтэрж явж очихдоо хүн болохоор юу гэж боддог вэ гэхээр за би одоо юу гэдгийг за 14 хоногоор бодсон гэж бодохоор би ийм хүүтэй те. За тэгэхээр энийгээ би дахиад нэг 10 хоног тэрсэв чи энийгээ нэмж төлөөл авчих болов гэдээ яваад очдөг. Гэтэл нөхцөл нь яаж тусгагдсан байдаг вэ гэхээр та гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн буюу үндсэн зээлсэн мөнгө дээрээс нь хүү байна уу те. Энэ үнийн дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдагдчихдаг байхгүй. Түүнээс зөвхөн тэр хугацаанд төлөх ёстой нөгөө хүүгээс нь алдагдсан зүйл байхгүй. Тийм учраас одоо юу гэдгийг илүү төлбөр төлөх асуудал гарч ирж байна. Тэгээ ингээд ерөнхийдөө юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зээлийн харилцаа гэдэг бол яг нэг талаасаа түрүүний хэлдгээр зээл авж байгаа хүний хувьд бол мэдээж бараг л бүх нөхцөлийг зөвшөөрөх шаардлагатай болж байгаа. Зээл өгж байгаа хүн бол ерөөсөө бараг л нөгөө кинон дээр ярьдаг чөтгөртэй гэрээ гэдэг шиг те. Тэр шиг бүргээд бүх нөхцлүүдийг өөрчлөн тооцоод хэрвээ ингл ийм асуудлуудыг үүснэ гэдэг нөхцлүүдэд тусгачаад тэрийг хүмүүс санал болгож. Бүр их энгийн жишээ. Нөгөө автоламбарт асуудал дээр ярьж байна. Энэ дээр болонгууд иргэний хууль дээр байдаг өргөн гүйцэтгэлийг хангах аргын нэг нөхцөлний үгээр фидуц гэсэн ойлголт байдаг. За энэ нь юу вэ гэхээр өргөн гүйцэтгэлийг хангуулах буюу тэр зээл авсан этгээд нь одоо юу гэдгийг хугацаанд нөгөө зээлээ төлөхгүй байх тийм ээ. За одоо юу гэдэг хугацаа хэтрүүлэх ийм асуудал үүсэх юм бол мөн үү? Одоо барьцаалсан хөрөнгөө шүү дээ. Тэр хөрөнгөөр нь одоо нэмэрэж охирлоо бардуулах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр анханасаа ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэхээр зүгээр шууд фидуцийн нөхцөлийн дагуу та наад машина бидний нэр дээр шилжүүлж өгөрэй дэрэг гэдэг. За. Тэгээ энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр хэрвээ та гэрээгээ зөрчих юм бол мөн үү? Энэ хөрөнгийг би үл маргалдах журмаар өөрийн өмчлөлийн хөрөнгийн адилаар захирцуулах эрхтэй гэж шууд анханасаа ийм хатуугаар хийдэг. Тэгэхээр чи нөгөө автоламбардууд хөрөнгийг нь зарах асуудалд болохоор ямар ч асуудалгүйгээр одоо тухайн өмчөө зарж ийна л гэсэн үг юм Тийм шиг болж байгаа байхгүй. Өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаа даа шүү дээ. Саяны би нэг зүгээр бусад нөгөө хөдлөх хөрөнгө дээр байсан зүгээр энгийн ламбардын жишээ сая ярьсан шүү дээ. Энээс арай өөр зохицуултын тас яваад байна. Фидуцийн харилцаа ингээд нөхцөлийг ингээд бариад энийг хийж байна. Тэгэхээр одоо саяны тэр ламбарданд одоо тавиад хэрвээ зарж борлуулсан тохиолдолд одоо тухайн үндсэн зээлсэн мөнгө болоод хүүгээ нэмж аваад тэг үлдсэнийг нь тухайн эзэнд нь өгдөг гэсэн бол автоламбард дээр бол тэхгүй юм шүү дээ тий. Тэр чинь өөр нөхцөл байгаа даа. Тийм байх чинь. Арилжааны банкуч гэсэн барьцаалсан хөрөнгийг худалдан одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаарч байдаг юм дуудлага улаар ч юм худалдан борлуулад тийм үү. Тэндээс өөрийнхөө үндсэн хөрөнгө за тэгээд нөгөө үндсэн зээл те нэмэгдүүлсэн хөг тооцож үзээд хэрвээ илүү гарсан тохиолдолд тэрийг зээлүүлж буцааж өгөх өөрийг бас үлээдэг л байхгүй. Энэ тэгэхээр нөхцөлийн хувьд ингээд нөгөө их тустай ойлголтууд байгааз би яагаад ингэж яриад байгаа юм бэ гэхээр зээл гэдгийг ерөнхийд нь ойлгож болохгүй. Иргэд хоорондын зээл гэж нэг өөр ойлголт байгаа даа. Тийм ээ барьцаарын зээлүүлэх газрын зээл гэж нэг өөр ойлголт байгаа даа. Арилжааны банк болон банк санхүүгийн байгууллагын зээл гэж бас өөр ойлголт байгаа даа. Энэ болгон дээр та яаж ийнү гэхээр энэ эрх үүргүүдийг энэ нөхцөлөлүүдийг мэдчихэж асуудалд хандахгүй бол
яаж гэнэ их олон зүйлээр та алдаж байна гэсэн. Иргэдийн зээл дээр сая ярьлаа шүү дээ, тэ. Зөвхөн тэр гэрээн дээр тусгасан хугацааны хүгэл төлөх үүргийг та хүлээж шүү дээ. Одоо хариуцлага шүүхэд дуудагдсан байгаа тохиолдол, тийм үү? Гэтэл банк санхүүгийн байгууллагаас ч юм уу зээл авсан асуудал ярингууд энэ хугацаа өнгөрөх тусам таны төлөх мөнгө нэмэгдээд л байдаг гэдгийг бодолцоод айл болох богино хугацаанд асуудлыг шийдэхгүй бол мэдээж та хохирох асуудал харагдаж байна. Яг гэвэл энд мэдээж одоо юу гэдэг нөгөө энэ санхүүгийн байгууллагууд бол өөрсдөө энэ талаараа мэрэгчсэн байгаа шүү дээ. Тэр ч утгаараа цаасаар гэрээгээ тэр гэрэн дээрээ бүх өөрсдөө хаах нөхцлүүдийг тусгаж өгсөн байдаг. Гэхдээ яг энэ өөрөө нэг талаас буруу таад байгаа юм биш л дээ. Тэр чинь өөр бас бизнес ч үү дээ. Эрсдэлд орохгүй байхыг мэдээж хүсэж байгаа. Тийм хинч хүсэн л дээ. Одоо эрх зүйн энэ зохицуулалтыг нь мэддэг иргэд за мэдэхгүй байсан даа ч тэг яг тий. Одоо зээл авж байгаа газраасаа тэгш одоо эрх тэгш байдлыг одоо шаардлага тавих хэрэгтэй үстэй. Уг нь бол иргэний хууль дээр талуудын эрх тэгш байдлын зарчим гэж бий л дээ. Гэхдээ ялангуяа энэ зээлийн харилцаан дээр бол энэ өөрөө үйлчлэгдэхгүй шахуу байгаа даа. Миний тавьсан бүх нөхцөлийг зөвшөөрөх юм бол чи зээл ав гэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол өгөхгүй. Тийм. Тэгэхээр би яг тэр гэрээний эрх тэгш байдлыг хангаж байгаа шүүхийн практикт хангаж байгаа ганцхан жишээ бол юу гэж нөхөр бодит зах зээлийн дундаж шаншаас баг нугалсан ч юм уу хит өндөр хүүгээр зээл өгцөн гэж тийм ээ одоо хариуцагч тийм ээ би энэс одоо ийм их өндөр төлбөр төлөх гэж байна гэдэг магадгүй сөрөг хэмжил гаргаад байт юм эсвэл шүүхэд хандаад ингэх юм бол шүүх яаж ийнө вэхээр тэр хит өндөр бодож хүүг бодит зах зээлийн хүүгээр бодож ууруулan бодох асуудлыг тавьж болж байгаа. Энэ нөрөө талуудын эрх тэгш байдлыг хангах бас зарчмын нэг илрэл байгаа. Түүнээс биш яг зээлбийн гэрээ байгуулж байгаа асуудал дээр болонгууд энэ ч өөрөө нэг талын одоо offer accept гэж ярьдаг юм л да. Гэрээний саналыг нэг тал нь гаргалаа, нөгөө тал нь тэрийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хийгдэх асуудал яригдчих байгаа юм тийм. За баярлалаа. Сонсогч та бүхэндээ эрх зүйн тал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хүрлээ. Нэвтрүүлгээ хоёлын түрээд өндөрлүүлье. Энэ удаа зээлийн харилцаа түүний эрх зүйн зохицуулалтын талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдсан бахаа гэдэгт итгэлтэй байна. Эх 7 хоногийн энэ цагтаа иргэд уулзъя. Түр баяртай. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Бизнес Лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тал нэвтрүүлгийг танд хүргэж байна.